Жавхлан сайдаа Монгол улс одоо 3.5 сая иргэнтэй. Яг өнөөдрийн байдлаар нэг иргэн улсын хэмжээнд 38 саяын зээлтэй гэж тооцоо гарч байгаа. Эдийн засгч нар яриад байна. Дахиад ингэ зээлээ нэмээд авах юм. Магадгүй одоо 28 онд бид нар энэ их хурлаасаа одоо тарддаг юм уу, бууддаг юм уу? Бүрийн эрхийн хугацаа дуусаад явхад энэ улсын их орныхаа нэг төрж байгаа хүүхд болгоныг 40-50 сая өртөө болгоод үлдээх юм уу? Менежментээ сайжруулалтаа солилцсон сайдаа. Та ажиллагаа бодлогын төвшин сайн хийчихэлтэй. Асуусан асуултанд бүрэн хариулчаад энэ дээр парламентын зарчмыг мэтгэлцээ л та. Би танаас 10 асуулт асуусан шүү дээ. Одоо хүртэл хариугаа авч чадахгүй. Яаман дээр ч очиод уулзалт хийж чадахгүй шүү дээ. Тэний баахан зээл мөнгө авах үрх тарах юм болохоор ингээ оруулаад ирдэг. Олыг бүтээ. Энийгээ өшөө аривжуулъя, өгөөжийг хүртээ гэсэн юмнуудыг дэмждэг хүн. Одоо Монгол улсад эрчим хүчний салбараас л өрх бүр орлого олох боломжтой байгаа шүү. Хуулийн ч тийм байгаа. Хуучин хуулийн бол хөндөд хэрэггүй. Тэр боломжуудыг олох чил тоо. Тэгэх юм бол 365 хоног тооцоо хийгээд үзээрэй та. 20 кВт-ыг өөрөө хэрэглээд эрчим хүчтэй төвөн сүлжээ нийлүүлэх юм бол одоогийн тооцоогоор бол сардаа бараг 500 орчим мянган төгрөг айл өрх болгон олох боломж байгаа шүү. Тэгээ энэ дээрээ бодлогоо хэрэгжүүлээ л та. Дутуу байгаа эрчим хүчээ дотооддоо өөрсдөө үйлдвэрлэе л та. Энийг дэмжиж л та бодлогоор